Тэгэхээр малын тэжээл, гурилын, импортын гайлын татвар тэгэлсэн тухайн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхэн талаар бид нэлээд олон талаас нь судалгаа хийгээд тийм шийд төрсөн. Гэхдээ энэ бол зүгээр нэг тийм дан гурил үйлдвэрлэл үнийн асуудал биш байгаад байгаа юм. Бид хэд 60 хэдэн жил ноцолдсон газар тариалангийн салбартайгаа нэгт уялдаатай боловсруулах салбарынхаа үйлдвэрлэл хангамжийн асуудал дээр асуудал үүсгээд болж өгөхгүй байгаамаа. Тийм учраас энүүнийг бид их олон талаас нь зөв харах ёстой. 2021 оны үйл явц дэлхийн нийтээр дахиад давтагдахгүй гэх юм баталгаа байхгүй. Тэр цаг үед биднээс өөрсдөө хүнсээрээ хангасан сүрэн төсвөрлөх чадвараа бий болгож чадсал байх ёстой. Тэгэхээр энэ талаасаа асуудал юмдаа илүүтэй хандах болов уу гэж би бол ингэж ойлгоод байгаа. За тэгээ одоо би тодорхой 2-3 зүйл байна. Мэдээж энэ шийдвэр зорилгоо хангасаа ойлгомжтой. 2024 оны 5 сард ер нь дотоодын 1-р гурилын чинь борлуулалтын үн хэд байсан юм бэ? Өнөөдөр яг хэд байгаа юм бэ? Ямар өөрчлөлт үзүүлвэ? Баруун бүс нутагт 1-р гурилын үн ямар байсан бэ? Өнөөдөр бас хэд болчиход байгаа вэ? Ингэж нэлээд тийм том анализ хийж энүүн дээрээ тулгуурлаж бас зөв бодлого зохицуулалтын арга хэмжээнүүдийг дагуулж хийх ёстой юм болов уу гэсэн бодол надад байгаад байдгийг. Надад бол тодорхой тоо мэдээллүүд байгаад байдаг. Баруун бүс нутгаар 24 мянган тонн гурил орж ирсэн. 50 хилийн гурил 125-аас 135 мянгатай байна гэдэг юм яригддаг байсан. Өнөөдөр 85 орчим мянган төгрөгтэй байгаад байх шиг байна. Тийм учраас баруун бүс нутгийн гурилан бүтээгдэхүүний хэрэгцээ нэг 25 орчим мянган тонны асуудал байгаа мó гэсэн ийм жисэн хүн амаараа тооцохоор нэг ийм тооцоол гараад байдаг. Тэгэхээр зэрэг энэ асуудал дээр ер нь ямар хөө бодлого цаашид барина гэж тооцоолож энэ асуудлыг оруулж ирж байна вэ гэсэн нэг ийм 2-3 зүйл дээр их тодорхой хариулт авчихмаар байна. Өнгөрсөн жилийн өвөл шаварчилттай холбоотойгоо ялангуяа баруун бүсэд гурилын үн, тэжээлийн үнийн өсөлт өндөр явагдсан. Энэ юу вэ гэвэл баруун бүсэд газар тариаланг хөгжүүлээгүй байна л гэсэн үг. Хуучин гэрэн оноос өмнө баруун бүсэд одоо гол бааз суруулж ирсэн улсын баруун тургууны аж ахуй өөрөө баруун бүсээ хангах зорилттой. Гурилын үйлдвэртэй, элеватортой, услогаатай жирэн 40 гаруй мянган га талбай тариалдаг юм томоохон аж ахуй байсан. Тэгэхээр энэ бүс нутагт хөрөнгө оруулах дэмжлэг зайлшгүй байна гэдэг нэгээр харагдаж байгаа. За нэгэнт одоо нөхцөл үн өссөн толгоотойгоор бүх татварыг чөлөөлсөн. За ямар одоо эффект гарсан бэ гэж. За би гурилын үйлдвэрийн үнүүдийг мэдэгдээ. За Алтан дарай гурил 2024 оны 5 сар яг 1 жилийн өмнө үйлдвэрийн үн 1-р гурил 1630 төгрөг байсан бол одоо 25 оны 4 сарын 20-ны байдлаар 1500 төгрөг. Улаанбаатар гурил 2024 оны 5 сард 2100 төгрөг байсан бол одоо 4 сарын 20-ны байдлаар 2050 төгрөг. Уяг гурил 24 оны 5 сард 1740 төгрөг байсан бол 4 сарын 20-ны байдлаар 1610 төгрөг. Ингээд голлох үйлдвэрүүдийнхаа ингээд үнийг аваад үзэхэд дундаж үн 2024 оны 5 сард 1802 төгрөг байжгаад өнөөдөр 4 сарын 20-ны байдлаар 1638 төгрөг буюу 1-р гурил 9.1% буурсан юм үр дүнтэй байгаа. Үйлдвэр үн шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн намрын ургацтай холбоотойгоор ургац боломжийн байсан. За нэлээд хэмжээний импорт бас нэмэгдсэн. За энэтэй холбоотойгоор гурил бол бууж болох хамгийн одоо нийлүүлэлтийнхаа төвшөнд очиж доктортой байдал хангагдсан. Одоо бэлэн гурил болон улаан будай нөөц бол энэ оны намрын ургац автал ямар нэгэн нийлүүлэлтэнд доголдол үүсгүйгээр хангалттай нөөц бүрдсэн байгаа. За бүсийн хувьд өөр бүс болгон чинь ачаа тээврийн зардлууд орж байна. Нэг зүйлийг иргэд андуураад байгаа. Сая бол үйлдвэрийн үн шүү дээ. Үйлдвэрүүд маань ийм үнээр үйлдвэрлэлээ гаргаж байна.
За хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд гол нэмэгдэл явж байгаа. 30-аас 40% нэмэгдэл худалдаан дээр яваад байгаа. 30-аас 40% нэмэгдлийн худалдаан дээр гурил маань өөрөө хямд үнэтэй, овор ихтэй бараа ачаа тээвэр дээр яваад байгаа. Тээвэрлэлтийн зардал байна. Энийг бас их сайн тооцох ёстой. За дотоодын 1-р гурил Улаанбаатарт 2970 төгрөгөөр одоо байгаа бол баруун бүсэд 2696 төгрөг гэсэн юм үнэтэй байна. Хангаан бүсэд 2640, зүүн бүсэд 2554, төвийн бүсэд 2483 гэсэн ийм 5 бүсээр гарсан үндэсний статистик хорооны одоо мэдээлэл ингэж гарсан байна. За 25 үлтэр гурилын нийлүүлэлт, гурилын үн доктортой байх юм болцоо бүрдсэн гэдгийг